Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр цагаан сарыг яах вэ? Цагаан сар яагаад голөвдчихв? Буруутсан уу гэдэг асуудлаа ерөнхийдөө ойлгосон байх гэж бодож байна. Тэгэхээр би энд одоо та нарын цагаан сартай холбоотой шашны асуудлыг тайлбарлая. За та нарын шүтэж байгаа бурхан, угтаж байгаа лам бурхан бол ерөнхийдөө татар хатан шүү. Татар хатан. За татар гэдэг үгийн утга учир нь хаана байна вэ гэдэг асуудал гарч ирдэг байнга. Тангад татар хоёрын ялгаа юу юм гэж. Тангад бол ерөөсөө л хоёр хэмжээс. Тангад бол хоёр хэмжээс. Татар бол 3 хэмжээст. Тэгэхээр Тиран Трой ба Ариун Тройн дайны асуудал одоо яригдж байна. Тэгэхээр энэ Тройн дайныг 21-р зуунд шийдэх асуудлыг гартаа авсан Трамп өнөөдөр Инх тайвны зөвлөл гэдэг шинэ нэгдсэн үндэсний байгууллага байгуулж 30 гаруй улсыг нэгтгэхэд байгаа бололтой тийм ээ. Тэгэхээр энд шинэ нэгдсэн үндэсний байгууллага ямар үүрэг гүйцэтгэх вэ гэхээр хуучин нэгдсэн үндэсний байгууллага нь давгүй үүрэг гүйцэтгэж байсан нь Америкчуудад таалагдаагүй юм шиг байна гэдэг асуудал гарч ирж байгаа. Гэсэн ч хүн төрөлхтөнд дахиад шинэ нэгдсэн үндэсний байгууллагыг байгуулнаа. Тэр бол 17 дугаар зуунд халх ойрдын дунд байгуулж байсан луга адил инк ургийн гэрээ буюу одоо инк амьдрах инк ирээдүйн төлөө нэгдэх, шинэ ирээдүйн төлөө нэгдэх, шинэ мянганыг эхлүүлэх, шинэ сүүн замын нэрнийг эхлүүлэх талаарх асуудлыг шийддэг тийм нэгдсэн үндэсний байгууллага байх болно. Үүнийг дахин шинээр байгуулна. Тэр нь мэдээж Агуу Александр хааны, Атила хааны, Тэмүжин Чингис хаан, түүний өр хойчсын Ахмад ковидд нь хамаарах улс үндэстэнд хамаарч байх шалгууртаа. Өнөөдрийн Монгол улс хувлаан монголчуудын түүх соёлыг эрхэмтэн дээдлсээр байгаад сүүлчийн гэрлийн орны Америк нэгдсэн улсын дэлхийд дахинд шин дэг журмыг сүүлчийн гэрлийн орноос мандуулах үйл ажиллагааг эхлүүлж байна. Түүнд нэгдэж байна. Энэ бол өнөөдрийн монголчуудын хувьд харамсалтай гэвч энэс одоо зайлж чадахгүй байх тийм үйлдэл болчлоо. Америк нэгдсэн улс үнэхээр одоо ирээдүг инх тайвныг тогтоож чадахгүй гэдэг асуудал дээр бол ялангуяа газын зурвасыг барьж авч байгаа байдал нь юу болох вэ гэдэг асуудал гарч ирж байна. Одоо Сирийн ерөнхийлөгчийг гисэнд дуудаж энэ үйл хэрэгтэй татан оруулах гэж байна. Тэгэхээр дэлхийд дахинд та бүхний харж байгаагаар нөгөө нэгдсэн үндэсний байгууллагад нэгдэх гэж яаран сандран зүдэрч байсныг бодоход тэр нэгдсэн үндэсний байгууллага чинь тийм ч ач холбогдолтой биш болоод дахин шинэ нэгдсэн үндэсний байгууллагыг бий болгох асуудал яригдж байна гэж та нар харж байгаа байх. Тийм ээ. Дэлхийд дахин шинэ дэг журамд орж байна. Тэгтээ Маягийн нар мандсны дараах чөтгөрийн 13 нь битүүн тохиож байх үед монголчууд түүнд нэгдэж байгаа нь эмгэнэлтэй. Тэр Маягийн нар жаргах асуудал тухайн үедээ дэлхийд дахинд юу болох вэ гэдэг айдас эмзэглэл төрүүлж байсан бол одоо түүний биелэл нь Маячууд биш харин Маячуудын үйл хэргийг эдүгэ өргөжлөж байгаа Америк нэгдсэн улсын зүгээс явуулж байгаа улс төрийн бодлого юм. Америк нэгдсэн улсын
улс төрийн бодлогыг тодорхойлох цор ганц боломж бол Израилийг дэмжиж байгаа байдлаар Оросыг эсэргүүцэж байгаа, Украиныг дэмжиж байгаа байдлаар шууд танигддаг. Тийм ээ? Тэгэхээр энд юу болоод байна уу гэхээр дэлхийн яг одоо Троен дайны ялалтын асуудыг шийдэх гэж байна. Троен дайныг зогсоох уу? Аль эсвэл өргөжлүүлэх үү? Орос Украины дайныг яах уу? Израиль Газын зурвас Иранд давшиж байгаа давшилтыг яах уу гэдэг асуудал яригдж байна. Хамгийн сонирхолтой нь энд арслан барын бэлчээрүүд яригдаад байгаа юм. Арслан ба барын бэлчээрүүд. Түүнлүү давшиж байгаа луу могоон орныхны асуудал яригдаад байгаа. Ийм нэг аратан гүрний төрийн бодлого дэлхийд дахинд яг одоо ноёрхож байна. Гэлээгээд энэ тийм удаан хугацаанд үргэлжлэх үгүй гэдэг асуудал байгаа юм. Америк нэгдсэн улсын нутагт байгаа Yellowstone галтууд гэж супер галтууд байгаа. Тэр супер галтууд хэрвээ дэлбэрэх юм бол Америк нэгдсэн улсын 4/3 нь үнсэн товрог болох өнгөрсөн үеийн түүх баримттай тухайн галтуудын хүчин чадал, түүний сүрүүлэгч нөхцөл байдал дэлхийд дахныг түнэр харанхуйд одоо оруулна. Тодорхой хэмжээгээр нар мандахгүй, нарны гэрэлд нэвтэрч орж ирэхгүй тийм хэмжээний түнэр харанхуй үүсэх эрсдэлтэй байсан ийм үйл явдлууд давтагдах боломжтой. Хэрвээ та нар санаж байгаа бол саяхан Yellowstone нутагт галтуудын итгэвчд явагдаж тэр одоо дэлбэрэх аюултай байж болзошгүй гэдэг яриа гарч байсан. Тэгээд намдаж байсан. Мөн түнчлэн дараагийн одоо көнөөлтэй галтууд бол 37 дугаар өргөргийн адагт байгаа Пиктусан галтууд. Энэ Пиктусан галтууд хэрвээ дэлбэрэх юм бол хойд Солонгос ямар ч хохирд амсахгүй, өмнөд Солонгос 100% мөхөд сонин. Энэ урд нь болж байсан түүхэн үйл явдлын давтамж юм аа. Энэ стандарт нь хувьсахгүй. Тэр галтуудын халуун нурам, үнс, бусад одоо хүчин зүйлүүдийн көнөөх чадвар нь өөрөө өнгөрсөн түүхэнд батлагдсан тогтсон нэгэн хэм хэмжээ байгаа. Тэгвэл 37 дугаар өргөргийн эхэнд байгаа этнэ галтууд бол байнга дэлбэрч байгаа. Байнга идэвхтэй байгаа. Тэгэхээр энэ далайн аль савын галтууд хизээ үүссэн бэ гэдэг асуудал гарч ирэхэд анхны үүсэл нь 500 сая, газрын гүнд 200 сая, газар дээр 300 сая жилийн түүхтэй. Энэ нь болохоор өнөөгийн далаа үүснээс өмнөх үед хамаарч байгаа юм. Өнөөгийн далаа тэнгисийг 200 сая жилийн дотор үүссэн гэж үздэг нь их хожим үеийн тоолол болчихж байгаа. Тэгэхээр би та бүхэнд нэгэн зүйлийг анхааруулах гэж байгаа нь яг одоо дэлхийд дахинд бомбын нэрний төгсгөл болж байна. Өөрөөр хэлбэл 52 мянган жилийн өмнө үүссэн бүхэн төгсгөлөө хийж байна. 52 мянган жилийн өмнө үүссэн бүхэн төгсгөлөө хийж байна. Тэгвэл хамгийн сонирхолтой нь түүний эхний 12 мянган жил нь мөсөн бүрхүүлдээр өнгөрөөсөн байдаг. Зөвхөн 40 мянган жилийн дотор энэ дэлхий дээр сүүлчийн мөсдөг 4 нийт хаттайгаар 10 мянган жилийн түүхийг өнгөрөөсөн байдаг. За үүний баталгаа бол Герман улсын нутагт өдөж хоцорсон зуны наран тэнцлийн өмнө хойд туйлын нар мандахад дэлхийд дахинд 40 мянган жилийн өмнө амьдрал мөсдөг
дуусч мөсөн дороос чөлөөлөгдсөн газарт эхэлсэн баримт байдаг. Энэ бол арслан толгойтой эмэгтэй зүүн гарын буглаг дээрээ 7 гэрчимтэй 7 жалга 7 дов 5 жалга байгаа. За энэ бол Алтан Бэргина Далайн Айсавийнхныг захирсан сүүлчийн 40,000 жилийн түүх баримт яг энэ үйл хэргийг 2025 оны 8 сарын 14-ний өдөр энэ бол шиний нэгэн байсан. Зүчхааны төрсөн нутагт эхлүүлсэн. Энэ бол Алтан Бэргина шинэ он тоодол 40,000 жилийнх, сүүлчийнх нь бүр хожим үеийнх нь 10,000 жилийнх, эрт үеийнх нь 312,000 жилийн түүхтэй. За 300,000 жилийн түүх өв соёлыг яаж баталгаажуулаад байна вэ гэх юм бол Шумрын болоод Марокко, Египтийн соёлд 450,000 жилийн өмнөх Алтан Бэргинагийн хаанчлалын баримт мэдээлэл байдаг. За энэ бол хадан дээр сийлсэн сэлбэр. Тэгэхээр 2026 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс эхлээд дэлхийд дахинд Алтан Бэргина Алтан бомбын нэрнийг эхлүүлэх бэлтгэл хийж байгаа. Бэлтгэл нөгөөд 1170 онд 9 настай Тэмүжин 9 настай Тэмүжин гэдэг бол кийн насаараа 9 настай одоогийн тооллоор ярих юм бол 8 настайдаа болж байгаа үед явдаг штэ. Тэ. Тэгэхээр энэ 1170 оны ялалтыг 1206 оны бар жилийн хооронд хийж чадсан энэ түүх бол дэлхийд дахинд шууд хамаарнаа. Тэгэхээр энэ Монголын цагаан сар гэж яг юу байсан бэ гэдэг асуудлын хариулт маш чухал. Тэгэхээр би та бүхэнд нэгэн ийм эд өдгийн зүйлийг танилцуулаад байгаа. Энэ дотор нь шар хүрээгүй цагаан сар нь бол Монголын 15-ны сар, түүний гадна талын шар хүрээ бол 16-ны сар, 17-ныхан болохоор 6 ширхэг 3 талт хагас тал көх бэлэгдэл байгаа. Түүний дараагийн шатанд 6 талт битүү болж ирнэ. Энэ бүхэн 3 алтан бүстор дэлхийг ороосон хаадын хааны 3 бүстор оршин, түүний гадна талд 10 цагаан буйны орны наран байрлах 10 ертөнц байна. Энэ нөгөө арслан гарчин дуусаад байгаа юм. Тэгэхээр бар луу байхгүй гэсэн үг. Луу могоо байхгүй гэсэн үг. Тэ. Энэ бэлэгдлийн дагуу дэлхийд дахинд Монголын цагаан сарыг күн төрлөختний сэргэн мандалтын бэлэгдэл болгож эхлүүлэх гэж байна. Мэдээж Тэнгэрийн нүд нээгдсэний дараа. Тэгэхээр энэ маш нарийн кизтэй геометрийн дүрс бүхий энэ бэлэгдлийг эртний Грекийн нутагт үлдээсэн байдаг. За би та нарт нэгэн зүйлийг сонирхуулахад энэ 6 талт көх тэгээд алтан күрээтэй яг энэ нэг ширхгийн хэмжээний ийм дүрслүүдээр бэлэгдэж дүрсэлсэн байдаг нь Мухаммед ба түүний өмнөх үед хамаардаг. Энэ 6 талт дүрс бол маш эртнийх. Тэгээд та нар өнөөдөр алтан язгуур яриад байгаа бол энэ алтан язгуур гэдгээ зөвхөн 16-ны тэргэл улаан сарн дороос олно. Дорных нь сарны хүүхдүүд, нарны хүүхдүүд нь тэргэл улаан наран дороос олно. Эхлээд нар манд нь
ертөнцийн зам ёсоор дараа нь сар мандна. Тэгэхээр яах ёстой вэ гэхээр бид нар энэ жил өөлөн ихийг, бүрт хатныг хүндлээд Дөргөн хатны хаанчлалыг амжилттай дуусгар болгохын тулд цагаан сарыг хоригдох ёстой. Хийхгүй байх ёстой. Ягаад гэхээр та нарын хүсэмжилж байгаа тэр зүйл огт болдгоогоос гадна та нар энэтхийн далаа нь Ёроодын галтуудын хүчин зүйлийг Монгол оронд авчирч ганц удны их сурвалж болгодог. Экологийн суурь эхлүүлдэг гамшигтай. Энэ маш аюултай үзэгдлийг та нар хийж байгаа. Тэгэхээр би та бүхнийг бүх нийтээр 1240 оноос 1245 он хүртэл хаанчилсан Өгөөдөө хааны хатан Гүйг хааны ээж Дөргөн хатны хаанчлалд гүнзэтгэлтэй хандаж түүний үйл хэргийг дэлхийд дахин танилцуулахын тулд Хятадын хар сардор хийж байгаа цагаан сарыг зогсоох ёстой. Тэгээд Монголын цагаан сарыг зөв цагт, зөв байршилд, зөв эхлүүлэх ёстой. Энэнд нэгдэх хэсэг нь та нарын ухамсарын асуудал. Би зүгээр та нарт сануулна. Сануулсаар ирсэн, та нар эсэргүүцээр ирсэн. Энэ үйл явдал 2007 оны 7 дугаар сараас эхэлсэн халахын хангуудын түүний дотор засагт хааны удмаас ирсэн мэдээллээр Хөх Монголын шинэ он тоолол эхлүүлэх үед халахыг нэгтгэх тухай санал санаачлага байсан. Энэ бол Гэсрэнзийн том хүүгийн удмын санал санаачлага үүнийг дамжуулсан, хэрэгжүүлэх гэж оролдсон хүмүүс амьд байгаа. Асуудал юу юунд байна вэ гэхээр 7 дугаар сараас эхлээд Монгол буугийн ертөнцид асар том зар явсан нэгэн хүнийг хайсан гүйцэтгэгчийг. Тэр нь би байсан. Би тэднэрт 11 сарын сүүл 12 сарын эхээр таарлаж олдсон. Энэ тухай бичгийн баримт бүгд байгаа. Яг энэ үйл явдлаар Юсукабаатрын гал голомтонд суугаа хүн мөн гэдгийг надыг баримтжуулсан бичгийн баримтж байгаа. Өөрөөр хэлбэл энэ Юсукабаатрын голомтонд сууж байна. Энэ Юсукабаатрын голомтонд Тэмүжин Зүч Бат гурвын үйл хэргийг үргэлжлүүлэх эрх үүрэг байгаа гэсэн мэдээлэл 2007 оны 12 дугаар сард болсон. Он сартаага цаасан материал нь байгаа. Тэгээд ямар асуудал шийдсэн бэ гэхээр Килэнзийн ордод үүссэн 10,000 жилийн төгсгөлийг 2007 онд 12 сарын 17-ны дотор багтаж дуусгах ажиллагааг шаардсан. Энэ бол халахын засагт хааны удмаас ирсэн мэдээлэл шүү. Өөрөөр хэлбэл энэ Гэсрэнзийн удмаас ирсэн мэдээлэл дамжуулагчдаас нь амьд гэрч байгаа. За энэ бол дараагийн өөр асуудал. Энийг одоо яг үнэхээр мэдээ гэсэн хүн сонирхон, эс мэдээ гэсэн хүн бодвол хажуугаар нь өнгөрөөд явчих мэдээлэл. Асуудал юу вэ гэхээр одоо та нар цагаан сар хийх юм бол Хятадын хар монголчууд болно. Үрд ямар ч эргэлт буцалтгүйгээр Чингис хааны дайсан болно. Тэгээд татарын хүчин зүйлийг Монголд авчирдаг, Монголыг устгадаг, экологийн дайн хийж байгаа гэдэг асуудал гарч ирнэ.
Тэгэхээр яах ёстой юм бэ гэхээр нэг асуудал байна. 1967 онд хонин жил маш аюултай аимшигтай зуд болсон. Асар их гамшиг сүрэл дагуулсан зуд болсон. Энэ үйл явдлыг таслан зогсоохын тулд 1978 онд ашиглалтанд орж байсан байхад тэжээл тээврийн бааз гэдгийг байгуулж зөвхөн малын тэжээлийг зөөх тээвэрлэх автобаазыг байгуулж байсан 38 дугаар автобааз. Энэ үеэс эхлээд энэ баруун зүгт малын мөргөө болох зүүн зүгт хүний мөргөө болох аюулыг таслан зогсоох ажиллагааг авч хэрэгжүүлж асар их олон улсын системийг байгуулж бэлчээрийг сайжруулж хадлан тариаланг бэлдэж тэжээлийн үйлдвэрийг өв олноор барьж эхэлсэн. Үүгээр баруун зүгт малын мөртэй байх, зүүн зүгт хүний мөртэй байх энэ ажиллагааг орчин цагийн техник технологийн хүчин зүйлээр хэрэгжүүлж эхэлсэн. Яг энэ үйл хэргийг одоо үргэлжлүүлж Монголын цагаан сарыг дэлхийд дахинд гайхамшигт зан үйл болохыг батлахын тулд 100,000 хоног тэжээх малын тэжээлийг хүмбэр гэртээ бэлдэх боломжтой. Яаж бэлдэх вэ гэхээр дахианы өндөгний хуванцар сав байгаа. Элдвийн жимс болоод янз бүрийн зүйлийг хэрэглэсэн бүр түнчлэн одоо сүүний савч болно. Иймэрхүү тусгай одоо төр зуурын савнд гэлгар сав байж болно, доороо ёроолдоо нүхтэй. Цаасан сав байж болно, доороо ёроолдоо нүхтэй. Одоо шингээ хадгалдаг цаасан сав ярьж шүү. Тиймэрхүү одоо эд өлгийн зүйлийг ашиглаж тарианд будааг угааж хатаа цэвэрлээд тэрнийг усалж өрслөж ногоо мас гаргах хэрэгтэй байна. Соёол болж. Ингэж байж их хоног тэжээх арга боломжийг судлах түүнийг одоо орон даяар цагаан сар гэж солиорч байхынхаа оронд баруун зүгт малын мөртэй байх, зүүн зүгт хүний мөртэй байх асуудлыг шийдэх. Яагаад ингэж хэлээд байна уу гэдг нь яг одоо батлагдаж байгаа. Баруун зүгт 55 градус байхад күн мал нь амьдраад байгаа. Зүүн зүгт 37 хэм 40 хүрэхэд күн нь бараг сүрчих гээд байгаа. Энэ халуун гүйднийг даван туулах чадвар гэж байна. Газар орны байдлаас хамаарат. Тэгэхээр энэ зүүн зүгт күн малын мөргөө болдог, баруун зүгт күн нь үлдээд малын мөргөө болох эрсдэлтэй байгаа нь Монголын цагаан сарыг эхлүүлэх, тэмдэглэх боломжийг бүрдүүлэхгүй байх эрсдэлтэй учраас эртнээс их малыг тэжээж инк ургийн гэрээ хэмээх хүн ойлголттоор их хонь хурганы амар мэнд эсэм мэнд төрж хоньны эрнийг эхлүүлэх нь сүүн замын эрнийг эхлүүлж байгаа үйл явц болж баталгаажиж өнөөг хүрчээ. Харамсалтай нь энэ үйл явдал эртнээс байнга зөвхөн увс нуурын баруун эрэгт болсоор ирсэн үйл явдал. Өөр хаанч болдоггүй. Жишээ нь Бөхмөрөн сумын нутагт аль эсвэл Давс сумын нутагт энэ үйл явдал болохгүй. Ховд сумын нутагт. Харин өмнө говь одоо дөрөвдүгээрнийх улсын зүү хатвчнаас эхэлнэ. Тэгэхээр өмнө говь, Өөлгий, Наран болог, Түргэн эдгээр дөрвөн сум жил бүр 3 сарын 22-ны өдөр өвөлжөнөөс кээлтэй малаа тууж хаваржаар угаа цасан дундуур нүүдэг. Энэ бол эртнээс тогтсон зан үйл. Энэ зан үйлийг сүүлчийн удаа
дахин эргэн сэргэх боломжийг олгосон хүн бол нэг нь Баян, Малчин, Лам байсан. Эргэл Баян. Улаан гомын хүрээнд шавлан сууж байсан залуухан жижиг Лам хөөрхий. Ламыг хар болж гар гэхээр нь дуулууртаагаар хар болж гараад Дуу өвгийн шээсний газар цагаан чулуутай наран будаг хэмээх нутаг руу явж байх замдаа нэг нь өнчин хург болсон байгаа. Тэгээд тэр хургаа өсгөөд түүний мал 10,000, 50,000, 100,000 хүрсэн байдаг юм. За ямар ч байсан 1000-т малчин 10,000-т малчны мөнгөн хэрэгслээр шагнагдсан тэр нь үр хойчст нь Увс аймгийн Наранбулаг сумын нутагт байгаа. Түүнээс хойш түүний малыг Ховд, Өмнөгов, Наранбулаг, Өлгий энэ дөрвөн сум тэр хүний хоныг маллсан. Тэр хүний хоныг маллсан малчид нь энэ хаврын их нүүдлийг түүний захирамжаар, түүний санаачилгаар түүнтэй хамт тэрний малыг тууж увс нуурын эрэг орж хийж гүйцэтгсээр энэ үйл хэрэг мөрдөгцсөн. Энэ бол өмнө зүгт их баг босго уулын өмнө хамгийн нэртний ай ханам бөөрийн өмнө талд нөгөө өндөр гэгэний бүтээсэн алтан бурхтын задардаг нутгаар хэрхэн яаж хоньны эрнийг эглүүлэх ажиллагааг ардын хувьсгалын жилүүдэд сэргээд бий болгожээ. За энэ бол бодит түүх. Асар их олон хүмүүсийн гомдол тэмцэлтэйгээр дорн зүгт өчнөө баячуудын одоогийн яриагаар бол олигархуудын хөрөнгийн хурааж байсан бол Увс аймгийн нутагт нэгэн лам хардаж гараад асар их хэмжээний малтай болж өсөн үржээд дөрвөн сумын иргэдэг өөрийн малчнаар авч ажиллуулад малаа өгөөд маллуулад тэгээд үр шимийг нь хүртэж байх боломжийг олгож байсан. Ийм гайхамшигтай сайхан малчин монголчуудын түүх ав соёлыг сэргээсэн түүх байдаг юм аа. Яг энэ гормын дагуу бид нэр тэр дахин эргэн сэргсэн байнгын үйл хэргийг хийдэг хүмүүс бол Увс аймгийн Түргэн сумын нутгийнхан байдаг. Энэ бол Дуу өвгийн өрхөжсөн дөрвөд авагтны нүүдлийн өв соёл. Та нарын хувьд бол астрономийн дөрвөн удирлыг эхлүүлж астрономийн дөрвөн удирлын нүүдэл хийдэг ийм соёл өөр бусад монголчуудад байдаггүй, баядуудад ч байхгүй, хотонгуудад ч байхгүй угшил соёл ирж байна. Зөвхөн дөрвдүүдэд байдаг. Тэгээд түүний өмнө зүгийн дөрвдийн нутгийн өмнө зүг нь бол одоогоор ярих юм бол Ховд аймгийн зүгт харж байх Өмнөгов сумын нутагт байдаг. Тэгэхээр Ховд сум ордгүй, Өмнөгов Өлгий, Наранбулаг нүүж эхэлдэг. Энэ зүүн хатавчны буюу зүүн гар дөрвөн ойрдын өв соёл шүү. Зүүн гар дөрвөн ойрд гэхээр та нар нэг л их сайн оошахгүй байгаад байгаа. Зүүн гарын түүх эхэлсэн явдал бол 1170 онд эхэлсэн. Энэ бол Өөлөн эхийн хаанчлал байсан. 1227 онд 28 онд эхэлсэн. Энэ бол Бүрт хатны хаанчлал байсан. Хатны хаанчлал бол зүүн гарын хаан тус болно. Хаанчлал бол баруун гарын хаан тус болно. Эцгийн тал, эхийн тал гэж хоёр хувааж гэр орнооч ертөнцөөгч хуваан захирдаг ийм горимтой энийг ахуй төр гэдэг юм шүү. Би үхсэн чи яах вэ? Миний ахуй төр бити сөнөөрөө бити алга болоороо мөхөөрөө гэж загсан. Та нар халахууд Чингис хааны ахуй төрийг устгахын төлөө байнга кичээн зүтгэж байдаг гэдгээ бас санах таних хэрэгтэй.
Тэгээ нүүдлийн соёл гэж яриад байгаа хүмүүс яг үнэндээ бол нүүдлийн соёл гэдэг бол асар намын дөрвөн нүүд улирлыг эхлүүлж нүүдэг. Нэгийг төгсгөж нөгөөхийг эхлүүлж. Тэгэхээр энэ увс нуурын баруун эрэгт маш сонирхолтой газар зүйн байрлал байдаг нь Кэр морт хэмээх мортны кэрийн бүс байгаа. Кэр морт. Тэгээ хоньны орд, тэгээ шүрэн арал, алтан загсны орон буюу банг ариун тройн түүх хөв соёл тэнд өрнөж байдаг. Тиран түүхийн оруулдаггүй. Өш татаруудын түүх хөв соёл тийшээ огт ороогүй. Энэ онцлогийг одоо албан ёсоор дэлхийд дахинд үйл хэрэгэ хэрэгжүүлж байгаа нэгдсэн үндэсний байгууллага ЮНЕСКО болон дэлхийн бусад улс орнуудад танилцуулж 3 сарын 22-нд асар намын хаврын удирд эхэлж байгаа нь бомбын эрнийг эхлүүлж байна. Дэлхийд дахны усны өдөр тохиож байна. Тэнгэрийн нүд нээгдэж байна. Яг энэ үеэр олон улсын дэд хэмжээний уулзалт арга хэмжээг тэнд зохион байгуулж алтан бэргэна хаанчлал дэлхийд дахинд эхэлж байгааг тунхаглана. Эхлүүлнэ. Энэ Монголоос эхэлж Испани, Франц, Марокко, Египтийн нутаг хүртэл үргэлжлэх Евразийн өрн зүгийн соёл иргэншлийн шин түүхийн эхлэл юм а. Тийм болохоор та нар энэ хар кредийн, хар тангадын, хар киттийн, хар уугрын, хар манжийн, тэгээд өшт татарын хар сарны дор золгодог энэ үйл хэрэгэ зогсоовол зүйтэй байгаамаа. Тэгэхээр энийг ард түмэнд олон нийтэд мэдэгдсэний дараа энэ үйл хэргийн талаар Монгол улсын ерөнхий сайд Зандан Шатарт албан ёсны бүчиг илгээж мэдүүлнэ. Хүлээж авах эсэх нь мөн л тэр хүний асуудал. Та нарын нөгөө авах хаях гэж яриад байдаг чинь энд одоо Монголыг авах уу, Киттийг хаях уу гэдэг асуудал гарч ирж байгаа. Эсвэл Монголыг авах уу, Манжийг хаях уу? Монголыг авах уу, Төвдийг хаях уу? Тэгэхээр та нар одоо 1204 онд 1205 онд Тэмүжин Жамаа хоёрын дайны төгсгөл улс нуурын хойморт тагны нуурын бэлд басан тагны нуруу хүртэл үргэлжилсэн дорны нэгт дайны төгсгөл Троен дайн байсан 1205 онд дуусч байж Тэмүжин Чингис хаан их Монгол улсаа зарлжээ гэдэг энэ дүгнэлтийг хүн төрөлхтөн цоо шинээр хүлээн авах цаг болсон. Тэгэхээр альва нэгэн үйл хэргийг танин мэдхэд цаг хугацаа орон зай шаардагдана. Цаг нь болоогүй байх юм бол тэр дуусч яваа цагийн ойлголтоор бүхнийг таньж мэдэрч байх тийм асуудал үүсдэг. Нөгөө талаар түүх гэдэг бол өөрөө цаг хугацааны туршид байнга хувьсаж байдаг. А мөнгөний үнэн гэж байгаа. Тэр мөнгөний үннийг хувьсгаж байгаа хүмүүс бол хятадсан, төвдөжсөн, тангажсан халах монголчууд болж таарч байгаа. Тэгэхээр халах гэдэг үгийн асуудлыг одоо гректэд энийг шийдвэрлэнэ. Тэгээд та нар тэр грекээс энэ заргаа авна. Яагаад гэхээр 17 дугаар зуунд халахын өндөр гэгээн Занвазар гэдэг этгээд эртний грекийн алтан бурхтын шин түүхийг дэлхийд дахинд халахын нутгаас эхлүүлсэн. Тэр нь грекийн ойлголтоор персүүдийн нутгаас, шумрын нутгаас, тангуудын нутгаас, мэдээж тэгээд Тартаригийн нутгаас, татарын нутгаас эхлүүлжээ. Тэгэхээр өндөр гэгээ юу хийсэн бэ гэдгийг түүний ээжийнх нь удам мэднэ. Аавынх нь удам мэдэхгүй. Ягаад аавынх нь удам мэдэхгүй байгаа юм бэ гэхээр Авраамийн шашин унаж байгаа.
Тэр Авраамын шашин гэдэг бол гомбодоржийн шашин. Алтан бэрүүдийн бурхтын сургаалыг нөхөр нь хэрэгжүүлэх юм бол тэр шашин сонждаг. Чадваргүй. За энийг бол аль хэдийнэ хүн төрлөختийн сургаал Авраамын шашин унан сонин тэр нь 3 шашин байна. Тэр нь Исламын шашин, Буддын шашин, Христийн шашин гэд аль хэдийнэ зарлчихсан түүнийг унаж байна, сониж байна гэдгийг энэ 2 сарын 14-ний өдөр 15, 6, 7-ны өдрүүдэд Ромын папад танилцуулж дэлхийд дахин зарлаж 3 шашны төгсгөл хийж байна. Тэгэхээр та нарын дуудаж ирүүлээд байгаа там бурхан бол Тартария их бурхан. Тартария. Татар нь биш. Тартария. Татарын үг дээдсэн. Тартария татар хоёр ямар учиртай юм бэ гэхээр тэр бол эцэг хүү. Их хүү. За ингээд дэлхийд дахинд 3 шашин унаж байна. Тэгэхээр та нарын нөгөө сөгдөж мөргөөд зүтэрчгүйгээд булаацалтаад гэрэлдээд күнийг шорондод байгаа 10 дугаар богд чинь түүхийн хог болж байгаа. 90 зууны эцэст 120 жил алтан ордын ус ахин дахин шинээр сэргэн мандчаад байхад өндөр гэгэний удмынхнаас асуухгүйгээр өндөр гэгэний үйл хэргийг хөндлөхгүйгээр дураар та нар 10 дугаар богдыг залсан нь Исүкэн удамд хамаарахгүй. Ягаад энийг Исүкэн удамд гэж хэлж байгаа юм бэ гэхээр өндөр гэгэний ээж нь Батхааны алтан ордын улсын нутгаас ирсэн. Батхааны алтан ордын улсын нийслэлийн байршлаас ирсэн. Батусарай хотын орчмоос ирсэн. Тэр Батусарай хот нь Зүчхааны алтан ордын улсын төгсгөлд нь алтан загсны оронд байсан. Яг Увс аймгийн Улаангом шиг алтан загсны оронд байсан Зүчийн. Тэр нь Башоё богдоо гэж уул байгаа. Тэнд хөрсөн дээр нэг эст цэцэг 5 удаа дэлбэгээ нээгээд ундаг. Тэрнийг нь эхлэн одоод 3 сарын 22-нд дэлбэгээ нээдэг. Тэр алтан зул тулфан цэцэг байдаг. Тэгээд 6 дахь нь болохоор нөгөө өндөр гэгээн Занвазрын бурхад лугаа эдэд Каспийн тэнгисийн хойд баруун хойд эргээрнэ. Зөвхөн баруун хойд эргэтнэ. Тэр баруун хойд эрг нь яг одоо халимгуудад эзэмшилд орсон байгаа. Зүүн гарын хаан галдан хамгаалтантай авч чадсан. Тэр газар цагаан булби цэцэг дэлбэгээ нээдэг. Ганцхан тэр орчимд цагаан булби цэцэг. Яг энэ булби цэцэг нь өөрөө яаж дэлбэгээ нээж байсан юм гэдэг бол гайхамшигтай. Нар мандаж байхад булби цэцэг усны мандал дороос дээшээ өгсөж усан дээр гараад тэгээд 2 шилвтэй навч нь босч ирээд тэгээд яг морин цагт дэлбэгээ нээдэг. Тас гэж дуурайд дэлбэгээ нээдэг. За данхны дайтай байсан гэж байгаа юм. Одоо тодруулаа хэлэх юм бол 3 литрийн данхны дайтай тийм том цагаан булби цэцэг дэлбэгээ нээж байсан. Энэ бол байгалийн гайхамшигт үзэгдэл. Тэгээд нар жаргах болохоор нөгөө дэлбэгээ хумаад дахиад усны гүнлээ орчдөг. Нар жаргахаар гүнлээ орчдөг. Тэгтээ дэлбэ нь маш хатуу ингэж хаагддаг учраас ерөөсөө тэр усанд орохоос өмнө дэлбэ нь хаагдчихдаг. Тэгээд цэцэг рүү ерөөсөө ус ордгоо. Дахиад нар мандахаар дэлбэгээ нээдэг. Нар жаргахаар дэлбэгээ хаадаг. Тэгэхээр Занвазрын бурхан хизээ задарч байна уу? Морин цаг тохиож морин цагт дэлбэгээ нээсэн тэр алтан бөлбөө монголоор бол бөлбөө гин. Бөлбөө гэдэг нь нэг юм хонх нэг дотроо бөөрнкэтэй хонх байдаг да. Дуурдаг монгол хонх. Тэрнийг бөлбөө хонх гэдгээ. Тэрнэр нэрлэдэг.
Тэгтээ энэ хонхон цэцэг биш, бөлбөө цэцэг. Тэр цэцгийн дээр усны мандал дээр дэлбэгээ нээсэн тэр мандлынх нь дэлбэн дээгүүр нь Занвазрын бурхад задарна. Энэ бол морин цагийн бурхад шүү. Алтан бурхад. За энэ хаанаас энэ бурхад задраад байсан бэ гэвэл Батхааны төрсөн нутгаар дамжин өнгөрдөг дөрөвдүгээр их улсын зүүн хатвчнаас ундрах орлогын голын адагт энэ бэлбэгэд нээдэг. Тэгэхээр Занвазрын бүтээсэн бүх бурхад бол Алтан Бэргэнэ бурхад. Алтан Бэргэнэ бурхад хаанаас хаашаа задарч байна гэдгээс хамаарна. Башая Богдан нутагт задарч байгаа нь ойрдын буюу Бүртхатн түүний өрхөйчсөн дүр төрх нь Алтан бурхад. За тэгэхээр энэ Алтан бурхадын задрах цэцгсийн анхны цэцэг нь хуурай газарт Түлфан цэцэг Зүч Падын цагаатаа нутгаар дэлбэгээ нээх үед бид нар Алтан бомбын нэрнийг дэлхийд дахин дэвшлүүлнэ. Энэ үйл ажиллагааг одоо ингээд Нэгдсэн улсын байгууллага дэлхийд дахин танилцуулж Америк нэгдсэн улсын зүгээс инх тайвныг тогтоох гэж байгаа. Инх тайвны зөвлөлийн дарга гишүүдэд нь ч гэсэн бид нар урилга өгч уурнаа. Тэгэхээр Трамп яг тийм юм байна уугүй юу? Дэлхийд дахны чанартай үгүй юу гэдгээ Трамп өөрөө ирээд харнаа. Энэ бол цээр үгүй газар, өөрөөр хэлбэл алтан загсны орн, хонь хургалдаг газар. Ер нь бол нисдэггүй хоёр морьтны нутаг. Энэ бол Дувай үгийн нутаг. За тэгээд дөрөвдийн нутагт юу байгаа, юу юм инэ тэрэ мусан дөрөвдүүдгээ хараагаад зүвхэд хажигдаад тачигнаад суухан сууцгаажлвэ халахын хавтгаада өндөргэгэний бүх бурхтыг нь авч бид нар бурхад задардаг тэр байршилд нь алтан газар дээр алтан бурхтын сүмийн бүтээн байгуулалтыг эхэлнэ. Энэ бол Бэрг Сара хот байх болно. Тэр бол дайнд орж ядалтыг авчирсан нарны гэрлийг элдний хэрээр хамгаалсан Сталинград хотын ядалтын бэлгэлийн баталгаа байх болно. Эзэн юмаа мэдж эргэн усаа хашна гэдгээр тэгээд хандажамцын эгкүүгийн алтан бэрбэргний түүх соёлыг бид нар дэлхийд дахинд эртний грекийн түүх соёлоор танилцуулнаа. Тэгэхээр халахууд өнөөдөр яг юу хийгээд байгаа юм бэ гэвэл та нар юу ч хийгээгүй. Зүгээр л та нар өөрсдийнхөө удмын юмаа л хийж байгаа. Тар тарын удмынхан гэдгээ баталж байна. Там бурхныг дуудаж ирээд тэр бурхан нь өөрөө аймаар их юм. Одоо яг нүгэ бензин кодакт элбэрч байгаа юм шиг тийм хар утаа гал дөөл болсон тийм бурхан задарч байгаа нь тар тарын бурхан энэтхийн далаагаас ирж байгаа. Шри-Ланкын арлаас. Тэрнийг төвдөд ирэх юм бол та нар ар халахтаа авчирдаг. Өмнө зүгийн та нар ямар нарыг шүтээд байна уу? Чингис хааны өмнө зүгийн наранд багтыг гэсэн бол та нар 12 дугаар сарын 1-ний өдрөөс 1-р сарын 20-ны өдрийн хооронд өмнө зүгийн Тэмүжин Чингис хааны мандуулсан наранд багтнаа. Харин өвхөр сарын адагт Тэмүжин Чингис хааны нар өмнө зүгээс мандахгүй. Эсэргээр Арслангийн бэлчээрт мандаж эхэлнэ. Тэр нь Алтан Бэргэнэ Өөлүник Бүртхатны хаанчлал байсан. Тэр нь дөрвөн ойрд гээд байгаа нь тэр юм. Дөрвөн ойрд гээд байгаа нь энэ. Тэгэхээр дөрвөн зүгийн наран тэнцэл, дөрвөн зүгийн завсрын наран гэсэн энэ 8 зүгийг захирах ажиллагаа маш чухал. Тэгэхээр энэ дөрвөн зүгийн нарыг нь болохоор тус бүр 8 зовкста гэдэг. Тэр нь
4 нар 4 зөвхт мандахдаа 3 оршихуд мандна. Тэгэхээр энд 3 сарын 22-нд алтан загсны ордод нар мандна. Бас алтан хурганы бэлчээрт нар мандна. Тэгээд алтан ордынх нь тэр алтан унаг дааг азрах гүйний бэлчээрт нар мандна. Ингэж байж энэ 4 зүг 8 завх гэсэн бий болно. Түүн дээр завсрын 4 зүгийн алтан бэргэна дөрвөн нарыг нэмэх юм бол 16 нар манд болдог. Энэ үт хэргийг бид нар дэлхийд дахинд 3 дахь жаар нь эхлэх үед эхлүүлж байгаа. Тэр энэ үйл хэрэгт хүндэтгэлтэй хандаж энэ Манжи хааны зарилгаар хийж байгаа төвдийн там бурхныг залж ирж байгаа энэ үйл хэрэгээ зогсооно үргэлжлүүлнө тэр бол та нарын халахын хавтгай дээр байгаа асуудал. Та нар энэ үйл хэрэгээрээ Чингисийн Монгол биш гэдгээ баталдаг. Их монголчуудад нэгдээгүй гэдгээ баталдаг. Тэгээд энэ муу үйлээ зогсоох эсгээ шийдэх нь та нарын асуудал. Яг 301 жил болж байна. Энэ үйл хэргийг та нар эхлүүлээд. Энэ бол өндөр гэгэнийг өгсөний дараа эхэлсэн үйл явдал. Өндөр гэгэнийг амьд байхад ийм явдал болж байгаагүй. Үүгээрээ энэ бол та нарын нөгөө 1911 онд салан тусгаарлах гэж оролдоод байсан тэр Манжи хааны зарилгаар одоо хүртэл хийж байгаа Манжи хааны хараадын жатхны зан үйл үүнийгээ та нар тэгээд дураараа үргэлжлүүлцгээ бид хориг тавихгүй. Хүн өөрийнхөө гар дэвслээ би тангад би тартарья би өшт татар гэд сууж байвал очоо харахад Исүкабаатар очоо хардаг хиттийн тай цэцэн шиг үнэхээр нэг мө хар тангад эсвэл нэг татар сууж байх юм бол болчи заавал чи Монгол хүн бол гэж гудчиж чичирч чирч байхын хэрэг байхгүй штэ тийм биз дээ. Далайн айсав дотроос босч ирж байгааг нь тартарья гин. Их газраас босч ирж байгааг нь татар гин. Монголоор дүүрэн өшт татарууд байгаа. Тангадууд нь өшт татарын бурхныг шүтдэг. Очирван гэдэг бурхныг хятадууд шүтэж байсан Көхийн ёс гэж бий. Хятадын Көхийн ёсыг та нар одоо дагаж байгаа. Хятад энэнийг төвдөд энэтхгийн сонгодог буддизм хөгжүүлэх цагт хайчихсан. Төвдөд сонгодог буддизм хөгжүүлэх цагт Хятадын Көхийн борхноо хайчихсан. Хашаа нэртэй багштай байсан, амиа хорлож байсан. Дэсэн цэцний энэтхгийн сонгодог буддизм төвдөд хэрэгжүүлсэн үйл явдлын уул мөрөөр танигддаг. За ингээд өш татаруудаа үйл хэрэгээ үргэлжлүүлээрэй. Та нар энийг хийгээд байгаа чинь та нарын ДНК-тай холбоотой. Үхтлээ зүтгэн урагшилсаар байгаа дөхөн гэдэг ямхын сэтгэл чинь ямхын санаа чинь энэ үйл явдлыг өрнүүлж байгаа. Харин 100,000 хоныг тэжээж Монголд яагаад 100,000 гэдэг үг яриад байна уу гэх юм бол энэ бол Буман бурхны орны үйл хэрэг дэлхийд дахинд эхлүүлж байгаа. Буман бурхны. Тэгэхээр сая 100,000 10,000 1000 гэсэн энэ тоон утга дотор 100,000 нь бурхны орны үйл хэргийг эхлүүлж байгаа. Энэ нь Көхнөрийн дээд монголчууд, Көхнөрийн цагаан монголчууд тэнд Буман бурхны орны бүтээн байгуулалтыг хийсэн байдаг. Харин төвдөд хар тамийн орны бурхтыг бүтээн байгуулалтыг хийсэн. Ийм ялгаатай учраас 100,000 их хоныг тэжээх асуудлыг шийдэх хэрэгтэй байна. Тэгэхээр монголчуудаа эмэгтэйчүүдээ та нар өш татар гिचээ биш бол гिचээ гэвэл хоньны бэлчээрт орохгүй, эсгээ хийх газар нохоо хэрэггүй гэдэг нь хоньны бэлчээрт хоньны ноосоор эсгээ хийж яхад нохоо орохгүй. Нохоо нь эмэгтэйгийн жингэр гिचээ гэдэг. Тийм ээ? Тэгэхээр та нар тийм муу гаралтай юм бол
тэрнийгээ үргэлжлэл сайн гаралтай юм бол улаан буудаг өрслөл гэртээ тэгээд түүнийгээ ботон дээрээ гаргаж көлдөө тэгээд тэрнийгээ нэгдсэн журмаар хүлээн авахцыг манайх ажилуулна ачаа ачин тэрэнд авчирч овог нэрээрээ тушаа тэр 100,000 их хонь амар мэнд төлдөж 100,000 түүнээс илүү ихрэлсэн хургыг бид нэр их барьж авах юм бол дэлхий дахинд энэ хоньны эрнийг эхлүүлж байгаа гэдэг баяр бахархал танигдах болно. Тэгэхгүй бол тэгээд күн төрөлхтний өнөөдрийн мөхөс суурд үргэлжилнэ. Тэр нь дадан айсавд үргэлжилдэг зингэг усны айсавд мөхөс суурд явагддаггүй болохыг магмын чулуу баталдаг. Тэгэхээр одоо халах нь халахаараа дөрөвдөн дөрөвдөрөө дөрөвдөн дөрвөн зүгийн наран дор халах нь зөвхөн нөхөр сарын битүү хар сар дор Китти манжийн төвдийн битүүнд нэгдснээ хийгээд үлдэх нь тавилан юм аа. Тавилан юм. Ингэж Монголыг хувааж, Монголыг устгаж, Монгол хэмээх үг сөнөөх ажиллагааг явуулсан хүн бол Сорхогтой хатан мөн түүний күлүүгээ ховлаа нар юм. За тэгэхээр 1240 онд Өгөөдөө хаан Киттад дөрвөд хатны хаанчлалыг хүлээн зөвшөөрүүлж чадсан нь дөрвөн хатны зарлагч самбар байгаа. Бид одоо 3 сарын 22-наас хойш Киттаас, Оросоос, Америк нэгдсэн улс болоод бүх хүн төрөлхтнөөс татвар авнаа. Яг одоо Трамп яаж дураар аашилж байна? Яг тэрэн шиг дураар аашлах татварыг алтан ордынхан бид авнаа. Энэ бол авралын 10%, аргагүй нь 10%, амаргүй нь 10%, кичүү хүнд бэрх байхыг арилгахыг нь 10%, энэ амаргүй байхыг нь 10%, аргагүй нэрхэнд амьд үлдэхийн нэрхэнд өгдөг 10%. Тэгээд аварч хамгаалсны төлөө өгдөг 30%-ийн татварыг бид нэр дэлхийд дахны күн бүрээс, тэжээвэр гахаа бүрээс, галуу дахиа бүрээс авна. Күн малгүйгээс нь амьд болгоноос бид татвар авах. Татвар байвал ахуй төр байна. Ахуй төр байвал татвар байна гэдгийг эхлүүлнэ. Путинд энэ үйл явдал хэрхэн таалагдахыг харцгаая. Трампд яаж таалагдах эсхийг харцгаая. Киттийн даргад таалагдах эсхийг харцгаая. Янзын үзэж ямрын таних цаг ирлээ нөхдөөдөө. За тэгэхээр одоо 100,000 их хонь түүнийг одоо аврах ажиллагаа. Энэ өвлийн хүйтэнд тэд нар одоо дулаан өтөх дээрээ байгаа. Хамгийн гол нь бид нар шин төрсэн их хоныг сайлд оруулна. Саана. Хургын цатгуулна бас саана. Энэ хурга хоньны саах ажиллагааг огт мэддэггүй халахын нутагт энийг аль хэдийнэ яваад шалгаад огт байдаггүй нь баталгаажсан. Энийг оролдоодож бүтгэхэд бэрхээ. Түүнээсээ гадна энэ нь өөрөө Троен дайны ялалтын баяр болдог. Энэ цаг үе зөвхөн Увс нуурын баруун эрэгт 1206 онд ийм үйл явдал болж байжээ. Түүнийг давтаж байна. Тэгэхээр энэ ерөөсөө 1205 онд ч болж байсан, 6 онд ч болж байсан, Тэмүжин төрхөөс өмнө болж байсан, хойно болж байсан ийм үйл явдал. Энэнд Шаркрад, Завод, Гаслаад Тэмүжин Чингис хаан түүний үйл хэргийг өв дээдсийнх нь үйл хэргийг булаацалдаад байхын хэрэг байхгүй. Нөгөө жудагтай байна, ёс суртахуунтай байна гэж байгаа юм болвол эртний өв соёлыг тээж яваа. Тэр нүүдлийн өв соёлыг астрономийн цаг дотор нүүж явж ирсэн тэр улс үндэстэн гүндлэх ёстой.
Хүн хүндэлж чадахгүй болоод та нар тэгээд одоо нэг төвд богдол олцож байгаа нь бүр 6 богд шүү. Тэгэхээр халахад бол 3 нэм хаанчилсан. Ойрд буюу хандаж анц алтан ордих шүү. Тэрнийг ойрд гэж ярьж болохгүй. Ер нь бол ойрдих гэж тухайн үед оруулж ирсэн алтан ордын улсыг дурдахгүй байсан шалтгаан байсан цаг үеийн хувьд энэ бол Зүчхааны алтан ордын улсын нутгаас ирсэн үйл ажиллагаа байсан. Тэр газар зүйн байрлалын Большое Богдо гэж ороод харж болно. 5 өнгийн цэцэг дэлбэгээд нээдэг. 5 өнгийн 12 сарын 22-нд тэнд ямар хуу цаг агаар байдгийг сонирх. 6 сарын 22-нд ямар цаг агаар байдгийг сонирх. Хамгийн сонирхолтой нь нэмэх хасах 40 кмт хэлбэлзэж байдаг тийм нутаг байгаа. Тэгээд дэлхийн дотоод цэмийн халуун энерги эрчим хүчээр цасан дороос дэлбэгээ нээдэг. Энэ цэцгийн таримжилтыг Кремийн хойг Санкт Петербург хүртэл түгээсэн байдаг. Гэхдээ ууландаа зэрлэгээр Кавказын уул, Уралын ууланд хүрэхгүй. Зөвхөн Зүчхааны Батхааны нийслэл хот орчимд ургадаг. Тэгээд урагшаа Гисавын нуруу Киргизстан, Узбекистаны нутгаар нэлдэн ургадаг. Тийм гайхамшигтай тулпан хэмээх алтан зул хэмээх цэцэг байдаг. За ингээд Монголын цагаан сар дэлхийд хэрхэн яаж болдог тухай энэ зөвхөн монголчуудын биш хүн төрөлхтний ирээдүйн асуудлыг шийддэг юм байна. Шинэ мянганыг эхлүүлж байна. Шинэ 312 мянганыг эхлүүлж байна гэдэг энэ асуудлаар бид одоо дэлхийд дахинд шинэ эрнийг зарлаж түүнийг эхлүүлдэг, хэрэгжүүлдэг ус үндэстнүүдийн бас шинэ нэгдсэн үндэсний байгууллагыг вирусхан бий болгоно. Энэ бол бүгд цэнгэг устай газар зүйн байрлалд байгаа адууны бэлчээр, түүнээс гадна алтан янгар, алтан унага, алтан хонь хурга, алтан өхөр тугдын бэлчээрт хүртэл байдаг ийм одоо эртний соёл иргэншлийн баталгаа гарч ирж байгаа. Тэгэхээр энэхүү үйл хэргийг бид нэр хамгийн түрүүнд танилцуулах, зарлах газар зүйн байрлал бол Грек, Марокко, Скандинавын орнууд, Египт, тэгээд Европын зүүн Европын гэж ярьдаг юм шүү. Орнууд, баруун Европын орнууд, Испани, Марокко, Андорра гэх мэт улсуудад хамаарна. Үүнд гэтэд нэгдэхгүй. Үүнд өнөөдөр Оросын холбооны улс хэрхэн нэгдэх вэ гэдэг асуудлыг жижигтэй шийднэ. Тэгэхээр хүн төрөлхт нь өнөөдөр хүртэл 90-100-ны загт 40 жил, 120 жил амьдарсан. Тэгэхээр одоо энэ дэлхийд дахиных болж цааш өрнөх үйл процесс нь дэлхийд дахины маш их том үзүүлэх сургууль болох гэж байгаа. Тэнд одоо маш их өргөн хүрээтэй гадаадын зочдыг хүлээж авах аялал жуулчлалын маш том үйл хэргийг одоо эхлүүлэх санаачлах нөгөө 2 их 80 төгрөгөөр хоорондоо Кэцдийн хог худалдаж аваад бэлгэлж байх биш, харин 3 сарын 22-нд Алтан нарны астрономийн хаврын улирлын хоньны ордын Монголын алтан хурга, алтан их хоньны шин бэлчээр нутгийн наадам. Тэгээд 4 сарын 15-нд 14-нд 16-17-ны өдрүүдэд тэр сарны наадам болно. Нарны наадам болжээд сарны наадам болно. Тэгэхээр энэ хугацаанд бид нар тасралтгүй жуулчдыг ирүүлэх ажиллагаа хийхийг зорж байна. Энэ бол маш нүсэр гадаадын зуучдыг одоо угтаж хүлээж аавна гэдэг бол маш өндөр шаардлага тавьдаг, асар хэмжээний санхүүжилт шаардлагатай болдог.
Түүнээс гадна биднэрт 100 мянган ширхэг их хоныг тэжээлийн асуудлыг шийдэх хэрэгтэй байна. Энд биднэрт санхүүжилт хэрэгтэй байна. Дор хаяж энэнд 50-аас 60 сая төгрөгийн санхүүжилт биднэр нэн даруй хэрэгтэй байна. Тэгэхээр хүн болгоно энэ Монголын цагаан сарыг дэлхийн гайхамшиг болгож хүн төрлөختнийг нэгтгэн захирах дэлхийг захирах хамгийн том гогцоо энд байгаа юм байна. Энд одоо бид нар шинэ ам өгч байна. Улс үндэстэнд шинэ эрен үеийг эхлүүлэх боломж олгож байна. Шинэ усны ундраг өгнө. Шинэ цэвэр агаарыг урсгалыг оруулж өгнө. Ийм одоо гайхамшигтай сайхан үйл хэрэг болох гэж байгаамаа гэдгийг хүндэтгэлтэй хамтан хүлээж авч өөрсдийнхөө боломжоор санхүүжилттэй өгөх хэрэгтэй байна. Тэр санхүүжилтийг бид нар 100 мянган их хоныг тэжээл бэлдэнэ. Зүгээр ер нь 100 мянган хоныг тэжээхэд ямар тэжээл бэлдэх вэ гэсэн чинь нэг хоногт нэг камаз юм уу 20 тонн тэжээл түгээх болчихж байгаа юм. 100 мянган хонинд. Тэгэхээр тэр нэг камазын тээврийн зардал хэд байх вэ? Нэг камаз тэжээлийг яаж бэлдэх вэ? Яаж тариалах вэ? Бид нар одоо нэг Твдцийн байранд энийг одоо тариалах гэж оролдоод туршилтын ажиллагаа явагдаад санхүүжилтгүйгээр гацаа зогссон байгаа. Хүн болгон гэртээ бэлд, түүнээс гадна мас савыг бэлдэх хэрэгтэй байна. Тэггүй болвол та нарын хувьд 100 мянган хонь бурхны асуудлыг шийдэх боломжгүй болох юм байна. Ийм одоо бэрхшээл асуудал тулгарсан. 100 мянга гэдэг бол ерөнхийдөө бол нэг 1100 малчинд байсан бол болно. Малчид одоо энэ малыг тэжээлийг худалдан авах чадвар хомс байгаа. Чадaltaй баян малчид байдаг л байх. Тэгэхээр одоо энэ асуудлыг бид нар анхаарлын төвдөө авч бүх нийтээрээ Монголын гайхамшиг, Монголын соёлын өв яаж дэлхийг захираад байгаа гэдэг нь хүн төрлөختөнд шинэ ам өгдөг. Амин гэд залбираад байдгүй тэрнийг төрөвдийн нутгаас авдгийм байна. Бурхны авралыг тэндээс олдгийм байна. Шинэ сэргэн мандалтыг ингэж олдгийм байна. Бид зүгээр нэг мөхөд сүрээд эсвэл бид ганцаараа явтаагаад гэрэлтээд сэргэн мандаад байх биш. Бид хүн төрлөختөнтэй хамт нэгэн зэрэг шинэ эрен үеийг эхлүүлж хамтын том сэргэн мандалтыг эхлүүлэх хэрэгтэй байна. Тэгвэл бол хажууд дайм болоод, хажууд хар тахал гараад, хажууд үмэн самун болоод амар амгалан байхгүй байгаа үстэй. Тэгэхээр Трамп юу хийж чадах вэ? Би юу хийж чадах вэ гэдэг нь Монголын эртний өв соёл, Дуу авгийн нүүдлийн 3 нутаг, нүүдлийн 4 нутаг, түүний бэлчээр нутгийг хайлан хамгаалах, хүн төрлөختнийг бүхэлд нь авран хамгаалах нүсэр том ажиллагааг эхлүүлж байна. Тэгэхээр бидний энэ үйл хэрэгт хүн бүр оролцож байж энэ үр шимийг хүртнэ. Бид дэлхийд дахинд асар их том татварын системийг тогтоож чадаад Трамптай өрсөлдөж шүү дээ өнөөдрийн байдлаар, тийм үү? Тэгээд Тэмүүжин Чингис хааны ахуй төрийг сэргээж, татварыг сэргээж, татвар сэргэснээр ахуй төр сэргэж байх юм бол дэлхийд дахинд Монголын амар амгалан дэлхийд дахныг болох юм аа гэдэг энэ одоо агуу их дүгнэлтийг өөрсөндөө хийж манай үйл хэргийг дэмжин хамтарч ажиллана гэж найдаж байна. Бид нар Кэрийн дээд зэрэглэлийн хүлээн авалтанд бэлтгэхийн тулд асар их бэрхшээлтэй, асар их санхүүгийн асуудал байгаа. Хэрвээ энийг Монголын бүх ард түмний баяр багтал болгох юм бол гайхамшиг болно. Хилээж, цэхэж, муухай харж, хагарч, бутарч суух юм бол та нар хар монголчуудаараа л үлдэнэ. Энд нэгдсэн үндэсний байгууллага ЮНЕСКО-гаас асар их том хэмжээний экспедиц орж ирж ажиллана. Асар их хэмжээний жуулчид ирнэ. Эцэстээ жинхэнэ дэлхийд дахны монголчууд өвгдээцийнхаа нутагт ирнэ. Та нар бол Бээжингээс ирсэн
Бээжингээс ирсэн замаараа буцах хэрэгтэй болж байгаа. Ийм л асуудал үүсэж байгаа. Тэгэхээр та нарын хувьд бол цагаан сар гэдэг юмыг энэ жил хийх боломжгүй. Яагаад тэгэхээр дуусч байгаа. Төгсгөлийн ажиллагаа. Дэлхийд дахинд одоо бүх нийтийг хамарсан Троен дайны ажиллагаа явагдаж байна. Амар байна уу гэж хэлхийн арга байхгүй болсон. Та нарын хувьд бол тийм байгаа үстэй. Хамаг юмны үн нэмэгдээд, хамаг юмны хугацаа дуусаад, тээцэвд чинь бүгд хугацаа дуусаад, муужраад, металд өөрийнх нь устаалс гэж байдгийг, метал ядарна гэж байдгийг. Ийм болцсон байхад та нар одоо шин сэргэн мандалтыг ийм гайхамшигтай замаар их болсон 6 зүйлийн анхдагч гэдэг нь. Гэдэх юм бол хоньны ордынхан сүүн тэжээлтэн Монголын цагаан сар гэж ойлгох хэрэгтэй. Энэ үйл хэрэгт нэгдэг хэсэг асуудаа та нар өөрсдөө шийднэ. Бүртгэл явуулна. Тэр бүртгэлд нь бүртгүүлнэ. Хин нэгэн хүн өшөрхөж байгаа мó, баярлаж байгаа мó, даудад дуудлага хийгээд хэрэггүй. Энэ миний утас, би ядруу зүдрүү, миний энэ утас аудад дуудлага хийж дүрсэнч гардггүй, дуунч гардггүй, эвдэрхий. Бүчих юм байвал бүчээрэй. Зарим нь би одоо уурлаад байна уу гэж бодох юм, зарим нь одоо баярлаад байна уу гэж бодох юм. Мэндийн зөрүү байхгүй баахан дуудлага хийгээд байгаа улсуудад хандаж хэлэхэд ийм байна. За ингээд бид одоо Трамп болоод Путин бүх улсын ерөнхийлөгч нарт урилга илгээж эхэлсэн. Энэ үйл хэргийг дэлхийд дахин зарлаж байна. Та нар хиттэй хар сардаар нэгдээд хар тангад өшч татар дүрдээ ороод байж байхыг бол түнэл хий. Татарынхаа юмыг хийж байхад татарыг заавал Монгол болох ёстой чи гэж шаардаж шавхдах хэрэг байхгүй. Увсынх нь дөрөвдөд байвал манай үйл хэрэгт нэгдэн. Эс нэгдэх юм бол дөрөвдийн уулнуудад оруулахгүйгээр хаана олон улсын хамгаалтанд давна. Тэгээд нутгийн бараа харахгүй болно гэдгийг сайтар сануулна. За ингээд бүгдээрээ шинэ мянган гихтүүлж байна. Шинэ мянганы шинэ он тооллыг дэлхийд дахин зарлж байна. Шинэ дэг журам дэлхийд дахин тогтоох гэж байна. Нөгөө нэг дэлхийг захиргадаг болох гэж зичгээд байдаг гарууд одоо манай үйл хэрэгт нэгд. Үгүй бол одоо гитдийн бээжинд очиж нэгддэг юм уу? Тэр үйл хэрэгээ санаачилгааг хийх л хэрэгтэй болдог байх та. Тэгээ хэн нь хол явах нь гэдгээ харцгаана. Үйл хэрэг болвол алтан загсны оронд болно. Алтан загсны оронд хос алтан загс хоёулаа дээшээ харж байна. Тэгээд төрийн сүлд хурааж авна. Алтан төрийн сүлд хураагдана. Энэ тухай сануулгыг засгийн газарт, зандан шатарт албан ёсоор бичгээр хөргөөлнө. За ингээд бусд нь одоо нөгөө төвд сүлдээ шүтээд явж болно. Иргэний үнэлгээний төр дээрээ тавиад бид бол Алтан ордын улсын энэ чинь Батхааны алтан орд, Жучхааны алтан ордын нутгаас ирсэн алтан сүлд шүү. За наазар зүгээр энд нэг мэдэм хийрээд нэг ямар нэгэн юм хийж бүтээсэн юм биш. Хинч юу ч шинээр санаачлаагүй. Энэ бүгд эртнийх байлаа. Энэ бүгд маш эртний уламжилт өв соёл хугацаа нь 300 мянган жилгээд бодоход та нарын хумгийн тоосны эрнүүтэй дүүцэх юм бишээ. Энэ бол цэвэр магмын лавн газар зүйн байрлалд хийгдэн, мөрдөгдөн цаашид хумгийн тоос шохон чулууны айс авих нь энэ үйл хэргийн төгсгөлд нь хэрвээ Америк нэгдсэн улсын Yellowstone галт уул дэлбэрчихгүй бол манай үйл хэргийн үр шимийг тэнд хүлээн авах боломжтой. За ингээ бомберэн гэдэг юу байсан бэ гэх юм бол алтан загс, алтан хонь хурганы бэлчээрт, алтан хос мордын
Ер нь гүний сүүл байсан байгаа. Цагаан гол гэдэг нь. Яагаад өөлөн их бүрт хатан дөргөн хатан гэдэг байгаа юм гэхээр энэ бол эхэн эрх төрт ёсны процесс. Иггүй эхэн эрх төрт ёс хүндрэлтний төвөнд 300 мянган жил үргэлжилжээ. Яг энэ л болж байна. Тэгэхээр одоо бид нар шинжлэх ухааны 52 нээлт хийснийг шинжлэх ухааны байгууллагад хүлээлгэж өгч судалгааны эргэлтэнд оруулна. Энэ бол жижигтэй асуудал. Энэ болгоныг та нарт хэлж танилцуулах гэж оролдохын хэрэг байхгүй. Та нар өөрснөө сонирхсангүй. Харин Монголын цагаан сарыг тэгтээ тэрний гайхамшигыг ийм байхыг дэлхийд дахинд танилцуулж Грекэд албан ёсоор энийг эхлүүлж байгаа. Энэний өв уламжлал их сурвалж хаана байсан, хэрхэн яаж эхэлдэг тухай танилцуулгыг хийн. Мөн түнчлэн алтан нарны сарны энэ үйл явцыг бид нар дэлхийд дахин танилцуулах болно. Тэр Монголын гайхамшиг юу байсан бэ гэдэг нь Монголын цагаан сар та нарын хар сар байснаас арай ондоо өөр, газар зүйн байрлал нь өөр, цаг хугацаа нь өөр, тэнгэр цагаан сар харагдана. Та нар шиг тэнгэрт хар сартаа газар цагаан сар гэж солиорч гүйдэг кирхэл солиорол энд болохгүй гэдгийг сануулъя. За ингээд 100 мянган нэг хоног тэжээлийн асуудал бид энэнийг дэлхийд дахны баяр багтал болох гэж байгаа, бүх нийтийн бахархал болох гэж байгаа учраас атгын чинээ нөвс авч очоод көөрхий хэдэн малчтыг 5 төгрөг энийг заавал хөдөлтөж ав гэж хэлэх боломжгүй байна. Тийм учраас энэ тэжээлийн асуудлыг шийдэхин тулд маш хурдан санхүүжилтийн асуудлыг шийдэх хэрэгтэй байна. Хүн болгоно энд өөрсдийнхөө хандив мөнгийг оруулж байж дараа нь би Монгол хүн, Монголын цагаан сар гэж хуцсан шүү. Тэгэхгүй зүгээр ноход ачаад агсан нохоо шиг гүйлдэж энэ байдлыг хийхгүй тулд бид маш их том хамгаалалтын арга хэмжээ авна. Анх удаа Алтан ордын улсыг нэгдсэн үндэсний байгууллагад бүртгүүлнэ, ард иргэдийн бүртгүүлнэ. Тэгээд чиний оролцоогүй бол чи Төв Дэжин богд хаант Халх Монгол улсын харьяат албад иргэд байж болно. Хэрвээ алтан төрийг үгүйсгвэл, ахуй төрийг үгүйсгвэл чи хэн ч биш болно. Тэгэхээр энэ мэдээг хүн бүхтэнд тарааж, дуулгаж, хүн бүрээнд идэвхтэй оролцож цагаан сарын бэлгнийхээ мөнгийг 100 мянган их хон тэжээх, их хоныг нь бүр ялгаж байгаа тэжээлэх гэж байгаа юм. Тэгэхгүй бол бүх мад руу нь оруулчих юм бол хамгийн түрүүнд нөгөө яман сүргийн голронгууд дайрч орно штэ. Энэ нэмэлт тэжээл өгч байгаа учраас тий. Тэгээд энэ 100 мянган их хоныг саана 100 мянган их хоноос хургаа тэжээсний дараа нэг 250 грамм сүү гарна, уурга цагаан сүү гарна гэж бодох юм бол бид түүнийг савлаж гадаадын болоод дотоодын жуулчдад амсуулах ийм ажиллагаа зохион байгуулах юм. Хургыг хангалттай цатгуулнаа. Бид нар тэгж хург гомдож нийл хурганы одоо уурга сүүг авахгүй тулд өөрсөндөө одоо цагаан идээтэй болох шинэхэн цагаан идээ амсаж өрөн хаврыг эхлүүлэхийн тулд энэ 100 мянган хоньны тэжээлийн асуудал шийдээд байгаа аахгүй юу? Тий. За тэгээд дөрөвдөд болоод нүүрэн ковид хончид нүүж ирээд хоноо төллүүлэхээр удаан гомийнхан тэр аяараа орж цагаалдаг, уурга цагаан сүү амсдаг. Энэ зан үйлийг алтаачууд ирнэ, хакасууд ирнэ, туваачууд ирнэ, Түмэн хот Красноярск гээд Орос, Сибирь бүхэлдээ ирнэ. Татарстанаас асар хүмүүс ирэхийг хүсэж байна. Кыргызстанаас ирнэ, Грекээс ирнэ, Марокко, Египтээс ирнэ гэх мэтээр дэлхийд дахинд асар их хэмжээний жуулчдыг татах байнгын үйл ажиллагаа болох гэж байгаа. Тэгэхээр эрхчлээс бол бид нар энэ тэжээлийг бэлдэх, малыг тэжээх асуудлыг өөр горимт
одоо оруулсан байх болно. Энэжид бид нар бэлтгэлгүй байна. Бэлтгэлгүй байгаа учраас шалтгаан нь та нарыг одоо төгсгөлээ цөхрөнгөө бараг явдаг зам мөрөөрөө яваад мухардаг зогсог гэдгээ чинь хүлээлээ. 40 хэдэн жил хүлээсэн. 1984 оноос хойш хүлээсэн. За ингээд бидний хүлээл дууссан. Одоо яста газар хөдөлж тэнгэр нэргэж байсан ч бид нар үйл хэрэг кинээс айж эмээхгүйгээр бүр төөнчлэн Трамптай өрсөлдөн байж энэ үйл хэргийг хийн. Ингэснээр Тэмүжин Чингис хааны үйл хэрэг ямар байсан, ямар далаацтай байсан, ямар үнний зам мөртэй байсан. Тэмүжин Чингис хаан түүний үр хойчос күн төрдөгтнийг авран хамгаалах шинэ сүүн замын шинэ эрэнд оруулахын төлөө хэрхэн хичээн зүтгэж тэмцэж байсныг бид нэр дэлхийд дахин зарлнаа. За ингээд бид нар хийх үйл хэрэг маш тодорхой. Дэлхийд дахинд бид нар Цэнгэг усны айс хавыг танилцуулж, дэлхийд дахины нэгдсэн Цэнгэг усны ундаргыг танилцуулж, тэндээс алтан бомбын нэрнийг эхлүүлнэ, мөнгөн бомбын нэрнийг эхлүүлнэ. Тэр манай үйл хэрэг болвол ямар агуу болох нь энэ дэлхий дээр бүх хүн төрлөختөнд хамаарч байхыг таньж мэдэх хэрэгтэй. Тэгээд чат бичнэ, найзын хүсэлд явуулна, найз биш бол чат бичнэ. Тэгээд ам бүлт тавиад ер нь бол нэг одоо өрх айл энд манай үйл хэрэгт нэгдэхэд 100,000-аас нэг хүний 100,000. Энэ бол тэр Буман борхны орны үйл хэрэгт нэгдэж байгаа авралын чин татвар, хүндэтгэлийн татвар, өгөх хэсэг нь та нарын асуудал. Бид энд бүртгэлийн хийн. Та нарын тэр бүртгэлээр бид нар чамайг Монгол хүн мөн биш гэдгийг дэлхийд баталгаажуулна. Алтан ордын улсын ахуй төр, алтан төрд хүндэтгэлтэй хандсан эсгээ чинь тэрний ээл ивэлд нэгдэг гэж санаархсан эсгээ чинь бид нар таны анхны энэ бол хүндэтгэлийн татвар шүү. Ахуй төр, алтан төрийг хүндэтгэж байгаа татвар. Одоохондоо чамайг авраад баяжуулаад гүйгүүлчихнэ гэж амлахгүй. Энэ дэлхийд дахинд шинээр танигдаж байгаа шин соёл иргэншил, шин төрт ёсны хууль эрх зүйн нөхцөл байдал үүнийг дэлхийд дахин танилцуулахад шаардлагадах хөрөнгө оруулалт, тэр гадаадын хүмүүсийг хүлээн авах бэлтгэл ажиллагаа, энэ уурэг цагаан сүг боловсруулах, тэжээлийн нэглээ бэлдэх, дараа нь уурэг цагаан сүг боловсруулах, түүнийг хүн болгонд ийм савлгаатай жижиг хэлбэрээр хүргэх ажиллагаа хийх зардал энд орно. Тэгэхээр эхлээд Тэмүжин Чингис хаан шиг дотоодынхаа хүмүүсийн асуудлыг шийднэ. Дараа нь биднэрт яг Трамп шиг 52 тэрбумт нь надад байгаа. Зөвхөн ахичуд алтан бэргэнагийн алтан бэрүүдийн 33 сая хүнээс кичнээн одоо гайхамшиг бүтээгчд байхыг мэдэхгүй. Ямар ч байсан Трамп шиг 52 тэрбумтан надыг дэмжих болно. Тэгэхээр Трамп бид хоёрын одоо үйл хэрэг ямар хөө байх нь вэ? Эцсийн эцэст Монголын Тэмүжин Чингис хааны үйл хэрэг үргэлжлэхдээ ямар сорилтонд орж ийнү? Ямар шахалтанд орж ийнү? Ямар өрсөлдөгчтэй болж ийнү гэдгийг та нар таних хэрэгтэй. Монголын амар амгалан дэлхийд түгээж байсан бол өнөөдөр Америкийн төрөмгөлийн дор дэлхийд дахныг захирах татвардах тийм ажиллагааг эхлүүлж байна. Энэ хоёрын ялгааг харж бид юу хийх ёстой юм, бид юунд нэгдэх ёстой юм гэдгээ ойлгож 100,000 их хоныг тэжээх ажиллагаанд тэжээлийг бэлдэх, тээвэрлэн хүргэх, түгээх энэ одоо үйл процессанд нутгийн хүмүүс нэгдэх хэрэгтэй байна. Хотод байгаа нутгийнх нь нэгдэх хэрэгтэй байна. Увс аймгийн нутагт болж байгаа үйл явдлыг 1986 оноос эхэлж хийсэн 1976 оноос өөрийнхөө одоо Увс аймгийн нутгаас гарч яваад 90 очин байж энэ үйл хэргийг би өдөө хүртэл үргэлжлүүлсэн. Одоо Увс аймгийн нутагт болох гэж байгаа энэ даавсын олон улсын уулзалт шиг ийм том хэмжээний уулзалт болно. Швейцарын тэр жоохон тосгон түүний ойр орчмынхан яаж одоо
гадны томчуудын көл дарагддаг тэрэн шиг юм Увс аймгийн нутаг Улаангом хот орчимд болно. Тэгээд Улаангом Түргэн сумын нутгаар энэ үйл хэрэг явагдана. Энэ нь одоо бэлтгэд маш их бэлтгэл хэрэгтэй байна. Үнэхээр бид нарт одоо баг ундаг дугуйч байхгүй, хөрөн мөнгө муутай. Дөнгөж сая бид нар одоо өрх тусгаарлна гэж күүдээ өрх тусгаарлаж өмч хөрөнгийн гаргаж өгнө гэдэг бол нүсэр том арга хэмжээ байдаг. Асар хөл хэргийн үрдүнгийн төгсгөлд жижигхааны эсгэн өргө гэр алтан төр улсын бүрэлдэхүүнийг бий болгосон 66 сая төгрөгийн одоо үйл хэрэг хийлээ. Энэ бол зүгээр тэтгэврийн нэг мөнгөний хэмжээнд л одоо хөдөлж байгаа бидний хувьд цөөхөө нэг ганц хоёрхан дэмжигчдийн бэлтгэл одоо хангаж байгаа энэ үйл явдалд бол нүсэр ажил байсан. Нүсэр ажил байсан. Бараг 16-7 сая төгрөгийн өртөө байсан бид нар. Тэрнийг одоо ингээд хаашаач явж чадахгүй өрөө төлд суусаар байгаа шавхаж байна. Одоо шинэ үйл хэрэгт эхэлж байна. Миний хувьд бол би ямар ч тэтгэвэр авдаггүй. Исүка Баатрин гэр бүлийн оюуны өмч гэдэг музей ажиллуулад түүнийхээ түрээсэнд өөртөө болоод тэгээ миний тэтгэврийн мөнгийг 100% шүүхийн шийдвэр гүйцэтгэд банк хурааж байдаг. Надад сар болгон нэг ч төгрөгийн орлого байхгүй. Иймэрхүү байдалтай энэ үйл хэргийг бид нар хийж байгаа. Бид хийн энэ үйл хэрэг өөрөө өрнөдөг, өөрөө бүтдэг, өөрөө энийгээ бий болгодог. Энэний тулд одоо 1984 оноос хойш Евразид явлаа. Одоо бол бидэнд гадаадын маш хүчрхэг хүмүүсийн тусалцаа орж ирнэ. Бид нар түүнээс өмнө зохиг юмгаа Монголд эхлүүлсэн баймаар байна. 52 тэрбумтан гэдэг бид нар нэг бүрчлэн өрнө. Бүгдээрээ алтан бэргийнэ удмынхан гэж өөрийгөө баталгаажуулсан. Грект амьдардаггүй гадаадд оршин амьдардаг грек гаралтай 52 тэрбумтан байгаа. Тэд нар бүгдээрээ энэ алтан бэргийнэ шинэ он тоолд эхлүүлж байгаа энэ үйл хэргийг дэлхийд дахинд баярлан ухтан хүлээн авах чадвартай хүмүүс. Тэр нь ДНК-д нь байдаг алтан бэргэндээ захирагдсан. Та нар бол өөлөн эхийг үзэн яддаг, бүрт хатныг үзэн яддаг. Хар кредийн сорхогтой хатныг л долоож явдаг долоогчд холуур долоогчаараа үлдэнэ. Манай үйл хэрэгт муу санаатай, муу явдалтай харааж ятгах хийдэг эсвэл одоо манай үйл хэргийг огт дэмждэггүй, үзэн яддаг, хар пиар хийдэг, торелордог байсан хүмүүс нэгдээд хэрэггүй. Хэрэггүй. Замын явцад чамайг тэгэл голдордаас нь гаргаад шидчихэн би шууд хэлээ. Чи тэрбум төгрөг барай гүйжирсэн ч тэр тэрбум төгрөгтэйгээ бараг оршуулгандаа бэлдсэн дээр байх гэж би хэлнэ. Энд бол өндөр ёс суртахуунтай тийм хүмүүс ирж байна. Ирээд бүтэлтэй юм болохгүй байна. Бүтэлгүйтэж байна. Эцэцтэй эндээс хасагдж байна, көөгдөж байна, зайлуулахыг шаардаж байна. Ирээд хулгай хийдэг. Ирээд худал үнэн ярьдаг. Ирээд үйл хэргийг буруу зөв тайлбарладаг тийм хүмүүсийг бид хүлээж авахгүй. 3.5 сая хүнээс 37.8 мянган дөрвөд хүн байгаа. Тэр дөрвдөд яаж оролцохыг нь харна. Би энийг Увс аймгийн нутагт эсвэл дөрвдүүдийг цуглуулж байгаа хашгираагүй. Энэ бол Чингис хааны ахуй төр шүү. Угшлан Дувын үгийнх. Дувын үгийн алтан төрийн 900 жилийн овоолж байна. Бат хааны алтан ордын улсын шин түүх эхэлж байна. Гүйг хааны хаанчилд эхэлж байна. Энэ гурван давхцаж байгаа. 2 сарын 14-наас 17-ны өдрүүдэд бол Ромын папад Гүйг хааны загтлын үргэлжлэлийг хүргэн Европод энэ асуудлыг танилцуулна. Авраамын 3 шашин унаж байгааг танилцуулна. Тийм болохоор одоо ингээд соёлын төвд талбай дээр байгаа соёлын төвд болох 2009-10-11-ний өдрийн үйл хэрэгт оролцохгүй нь пледэ захиалж аавна. Пледийн захиалга ямар байхаас үйл хэрэг хийх эсгээс хамаарна. Та нар дэмжихгүй бол би юу ч хийхгүй. Та нар зориулж юу ч хийхгүй. Та нар одоо хүртэл надыг дэмжээгүй юм чинь сайн мэдээ холуур өнгөрч та нар түнэр харанхуй жалгандаа л үлдэж байвал яг таарна.
Тийм учраас надад гिचнээн бэрхшээл байлаа гэд би дайсандаа боломж олгодгүй хатуу хүн шүү дээ. Тийм болохоор энэ асуудалд болгоомжтой хандаарай. Намайг битгий догшруулаарай. Цасан шуурга битгий тавиулаарай. Увс аймаг 52 өндөр хүчтэй унчаад лаата зогсмооргүй байна. Бас цасан шуурга тавиулаад малынхаа тамир тэнхэг туйлдуулчмааргүй байна. Ууландаа бол гайгүй дулаахан байгаа, салхил тавьчихгүй бол ууландаа ч манайх салхилдаг. Яг одоо өтгөн дээр бид нэр сүүлчийн тэнхэгийг хямгадаад малаа хамгаалаад сууж байна. Харин эрхчээд миний догшрлыг бүрэн хэмжээгээр харах болно. Яагаад гэхээр нэгэнтээ дэлхий дахинд бид нэр харуулах ёстойгоо инх мэд харуулчаад дараад нь догшрдаа үзүүлнэ. Тийм учраас энд та нарын санаа, бодол, үйл хэрэг мунхаглын чинь шүүлтэр явагдана. Бурхны шүүлт явагдаж байгаа. Яг одоо өвшөөлийн цаг явагдаж байгаа. Энэ нь зөв нэгдвэл нэгд, эс нэгдвэл бүү нэгдээрээ. Тэгэхээр одоо бидний цутгсан зооснууд, бидний цутгсан үйл хэрэг дэлхий дахинд 2022 оны үйл хэрэг шүү дээ энэ. Одоо л таниулах гэж байна. Албан тушаал эрх мэдлээ хашиж өгсөн татварыг нь хөрт рүү авчаад гадагшаа бид нар юмаа авч явах боломжийг хаадаг, боодог, ямар их муухай ааш авир гаргасан олдсон боломжоо хэрхэн яаж муухайгаар ашигласныхаа хариуг одоо авна. Та нар бол хувлаа монголчууд дэлхий та нарыг аль хэдийнэ таньсан их Монголоос салан тусгаарлсан 1269 онд та нар хаач Монголын цагаан сарыг хийх чадвар байхгүй. Газар нь ч байхгүй. Би хэлж шүү. Алтан газрах гүйний бэлчээр, алтан хурах хоньны бэлчээр, алтан загсны бэлчээр гэсэн энэ гурав хавсарч байж болдог юм. Энэ танай халахын нутагт харамсалтай ногт байдаггүй юм. За ингээд үйл хэрэг олон улсын хэмжээнд гарлаа. Бид нар одоо дэлхий дахин зарлаж энэ үйл хэргийг өргөжтүүлнэ. Кент ямар боломж байна? Орлогынхаа 30% татварыг цаашид өгөх болно. Магадгүй эсэргүүцэгчдээс 50% хүртэл татвар авах байх. Гэхдээ амьд байх боломжийг өгч байгаа болохоос биш чамайг баяжуулахгүй, жаргаахгүй гэдгийг санах хэрэгтэй. Баяжин жаргана гэх юм бол алтан төрийг цогцлоож, ахуй төрийг бүрдүүлэх, тэрний үйл хэрэгт нь зүтгэх ёстой. Та нар бол зүгээр л нэг харахнууд юм байлээ штэ. Зүгээр бүх юм нэгэн хүн хаа нэгэн газар хийж байдаг, үр дүнгээ амсаж байх санаатай. Энэ удаа тийм боломж олохгүй. Тийм боломж цаашид хизээж олохгүй, тийм горимд оруулна. Тэгэхээр монголчууд дотроо хар цагаанаараа ялгардаг гэдгийг дэлхий таних болтугай. Та нар хар сардар Монголын цагаан сар хийх гэж нэгж монголчуудыг дээрэмдсэн гэдтийн дээрэмчин найр минь түгээдийг тарааж бэлэг гэж солиордог. Та нар миний онд минь оруулах гэдэг их хоныг та нар алаад ууцын тавиад мэрдэг. Тариач нь загсчны цагаан сар хийж байгаа хар сардор. Энэ тариачны бас гурилаар юм хийгээд байгаа чинь бууз баяш хийгээд байгаа чинь уул бав хийгээд байгаа тариачны хаврын баяр. Энийг зогсоох ёстой. Монголчууд тариачин байгаагүй. Монголчууд загсчин байгаагүй. Эсвэл гахаачин байгаагүй. Гэттийн бүтээнд бол гахаа нарийн гэдэс шарж гахаа мах амталж шарж иддэг гэж байна. Жинхэнэ эртний ёс нь. Тэгэхээр та нар энэ хонь алдаг, хоньны ууц тавьдаг. Энэ махан идчтэн болж цагаан сарыг вампир цагаан сар болгодог. Угаасаа тэр нь хар вампир сардор хийж байгаа. Энэ зан үйлээ өргөжлүүлгүй яах вэ гэдгээ өөрсдөө шийднэ. Монголын төр засаг дэмжих эсхийг
асуун давлна, нэгдэхийг уриална. Тэгтээ тэднэрт гүйцэтгэлийн эрх байхгүй. Энд чинь тусдаа төр. Зүч Батын эцэг хүүгийн алтан төрийг ардын нам булаахгүй, арчилсан нам булаахгүй, күн нам булаахгүй гэдгийг санах хэрэгтэй бол. Тэгэхээр энд их олон асуудал гарч ирнэ. Монгол хүн байх гэдэг бол алтан ордын албат иргэд байх. Анх удаа алтан ордын улсын албат иргэдийн асуудлыг дэлхийд дахин танилцуулж байна. Урд өмнө бодвол 10,000 орчим цэрэгтэй 10 жанжид байдаг байсан. Сул иргэн байгаагүй, гэр бүл нь байсан. Адуун сүрэг, хонин сүрэг, өхөр сүрэг нь байсан. Гэхдээ бүгд яг цэргийн алав хаадаг хүмүүс шиг, цэргийн анги шиг хэмжээнд явдаг байсан. Одоо дөнгөж энгийн амьдралаар амьдардаг алтан ордын улсын шинэ бүтээн байгуулалт, шинэ бүрэлдэхүүний асуудал шийдэж байна. Дэлхийг захирах 6 нийслэл хотын бүтээн байгуулалтыг эхлүүлнэ. Нэг их болсон 6 зүйл гэдэг чинь 6 шинэ нийслэл хотоос хүн төрөлхтнийг захирнаа. Тэгэхээр энэ хотуудын бүтээн байгуулалтын үйл хэргийг бид нар одоо зураг төсөл болоод одоо бусад асуудлыг шийдэж эхэлнэ. Тэгэхээр тэрэнд тал тоосох 50 хэсэг асуудлаа өнөөдөр 100,000 хон тэжээх хэсэг асуудлаас шийдэж эхэлнэ. Яахыгаа өөрсдөө шийднэ. Ирээдүйд кэнч биш гэдэг нь төрд ажил алуугүй. Хувийн бизнесийг ерөөсөө үүнээс хойш түүнээс цааш 3 сарын 22-наас хойш Монгол оронд хувийн гэдэг юу ч байхгүй. Хувийн бизнес, хувийн өмч хөрөнгөгүй л болно. Тэр бүгд алтан төрийнх болно. Тэгэхээр энийг үл хөсөх хүмүүс нь хувийн бизнесээ халахын нутагт үргэлжлэж болно. Татвар төлөөд. Харин бүгд найрамдах Монгол ард улсын өмчийг буцаах ажиллагаа явагдана. Энэ бол төрийн хэмжээнд шийдэх асуудал хожуу явагдана. Бүх лицензүүдийн эзэмшлийг зогсооно. Энд алтан ордын улсын хууль үйлчлэл нь